За өглөөний минь найзуудаа. За өнөөдөр нэг хөөрхөн жижигхэн блог хийчихдэг юм билүү гэж бодоод. За өглөөсөө нэг хөөрхөн жижигхэн ажил амжуулчаад Starbucks-аас Infusion Fruit гэдэг гоё юм ундаа авч явуул. За яг Starbucks-ыг гооч. Бидний аягнууд хөөрхөн байдаг л та. Энэ юм хөөрхөн. Ичээ юм өнгөдөг юм дуртай та. Энэ юу хаяг вэ? Оо, энэ хөөрхөн. Орин бүрдээ. Тэрс нэг юм бас зүтчихээ. Starbucks. Баруун орж инараа. Настай баруун. Хараад ирсэн чи бүр гайхсан чи яар та. Ямар гоё жоохон зогсчих тийм үү? Жоохон зогсчихоо би. За хөвтэй хүн хөр борооно гэж. Хөр бороо-мороотой таарлаа шүү. Хөр гоё юм бэ. Сүртэй авахгүй л юм л та. Тэгтэл гоё. Мэдэж байна. Тэгээ өнөөдөр ямар ч байсан по идэ гэж бодож байна. Би чи нэг по иддэггүй. Тэгээ ягаад тэгэхээр нэг шүлтэй бол нэг иддэггүй болохоор тэгээ одоо болохоор яг ер нь жингээ хасцсан өөртөө хэрэгтэй. Тэгээд бас алим болгоон тэрийг идэхгүй энийг идэхгүй гэдээ яах вэ? Бас юм гоё туршиж үзье гэж бодсон. Би чинь бас сүши иддэггүй байсан чинь яг нэг 2 сарын өмнө би сүши идсэн байдэн шүү дээ, тэгээ надад бол гоё таалагдсан. Ингээ сая савс түргээд ямар гоё сүши, сашими те таалагдсан айгу тийм гоё дүү хийж гисэн болохоор нэг тийм найдвартай санагдсан юм уу яасан. Надад бол гоё байсан. За тэгээд өнөөдрийн миний нэг өдөртэй хамтаагаарай. За тэгээд хөгжмөө чангалал давхсан по хоолны газар орж ирсэн маш хөөрхөн жижигхэн газар байсан. За ерөнхийдөө по хоол бол бас ясны шилөөр хийдэг. Гомн нь болохоор будаагаар хийдэг юм байлээ. Тэгэхээр маш гоё эрүүл гэсэн үг. За тэгээд дээрэс нь болохоор beef brisket-тэй авсан байгаа. Ер нь бол бүх төрлийн хийж өгд юм байлээ. За энэ болохоор цэвэр тэр чигээрээ ногоо гадна талынхаа цагаан нь бас мэдээж будаа. Тэгээ маш их халуун ногоотой, лимонтой, силанчратой холж идэх юм байлээ. Эхлээд би өөрөөр нь зүгээр ингэж идэж байгаад тэгээд лимон хийж идэж үзсэн. Бас айгу гоё юм байлээ. За тэгээд маш их порцтой ирдэм байлээ. Би бүр яг талын л барсан. За тэгээд араас нь яасан бэ гэхээр фитнес рүүгээ явсан. Фитнес дээрээ strawberry plunge-тэй бүсгүй ирсэн байдаг байгаа. Ер нь бол Equinox дээр плаж өмсөж ирдэг хүн бий л ах. Гэхдээ би хувцас солиолгоор авчдаг л та. Хувцас солиод сайхан дасглаа хийгээд алхах шиг сайхан юм байхгүй. Би сүүлийн үед одоо жиммэн нэрээс зогссон байсан чи буцаад хөдлөөд эхэлсэн. Тэгээ тэрэндээ би маш их баяртай байгаа. За тэгээд Equinox дээр болохоор хүний царай хамаагүй авч бичдэггүй болохоор яг зөвхөн энийгээ харуулт юм аа. Тэг ямар ч байсан нэг цаг сайхан алхлаа. Дасгал дээр би юу авчирдаг вэ? Sunscreen авчирдаг, нүүр сүргэгч авчирдаг, нүүрний тасаа авчирдаг, өсний тонер авчирдаг. Тэгээд eye cream авчирдаг. Тэгээд энэ болохоор сугны хүнстэй авчирсан. Сүүл дасгал хийгээд байгаа болохоор энийг бас хэрэгж байгаа. Everything is on way. Artistry. Ганцхан нэг нь шишээд байна. За тэгээд ус руугаа ордгоо бассейн дээрээ ороод ямар ч байсан жакузин дээрээ би нэг 10-аас 15 минут суудаг. Тэгээд араас нь би бие сайхан зайлчхаад тэгээд cold plunge-д ордог байгаа. Cold plunge-д орсноор яах вэ гэхээр жингээ маш гоё юм арьс ирээсээ унчихгүйгээр маш гоё юм татарж байгаа. За тэгээд бассейн руугаа ороод яг нэг лайн нөгөө би чинь нэг сайн сэлж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан нохоос амарддээ. Нэг нохоос амардаал гарч ирдэг. Тэгээд энэ надад айгүй гоё байдаг. Тэгээд заримдаа 7 өнөختөө 2 удаа саунд бол суудаг. За одоо би cold plunge руугаа орж байна. Cold plunge бол үнэхээр гоё ёо. Би бүр 3 удаа ордог гээл одтой амар гоё ингээд уцтай орохоор нэг их яаж чадахгүйсэн болохоор уцаа тавиад би дахиад 2-3 удаа орсон байгаа. Хүүхдөөс ер нь нэг 12 градус юм байлээ. Би нэг кино үзмээр санагдчихлаа. Манайхтай ойрхон юу вэ гэсэн 7-оос манай Корей таунд Spider-Man гарч байгаа юм байна. Тэрийг үзнэ. Бишээ 3 блог.
За ариун наан коуч гэсэн ч гэсэн би чинь бас найруулагч хүн шүү дээ. Тэгээ би кино үзэх дуртай. Тэгээ би гэртээ хараад хувцас солиод кино чадвар хүйтэн байдаг учраас өмд цамц өмсөд, төвл өмсөд тэгээд кино чадвар руугаа орсон байгаа. За тэгээд өнөөдөр би ямар кино үзэж чинь гэхээр Spider-Man үзэж байгаа. Маргааш нөгөөдөр юм уу Odyssey үзнэ. Тэгээ ямар ч байсан киногоо үзэхээс өмнө мэдээж уламжлалт ёсоор попкорн, тэгээ кола, hot dog авсан байгаа. Hot dog амар давстай байсан. Би бүр арай гэж ийдсэн гэдэг таахгүй юу. Бүх хамтлагчид энэ орхисон байгаа. За тэгээд кино чадвар руугаа орж байна. Би нэг яг кино эхлэхээс 10 минутын өмнө орж ирэхэд ийм хөнгүү байсан. Тэгээд яг кино эхлэхийн өмнө яг бүгд ингээд хүнээр дүрчдэг юм байлээ. Ямар ч хэлсэн нөгөө дөнгөж шинээр гарч байгаа болохоор тэгээд солонгосчуудад зориулаад солонгос сабтайтлтай гард юм байлээ. За тэгээд кино чадвар маань ийм 3 дэлгэцтэй болсон байлээ. Яг ингээд реклам явахад гоё боловч кино гарахад хоёр талынх нь илүү жоохон фокусгүй байлээ. Тэгээд тэрийг удахгүй ингээд бас гоё янзлаад тэгээд дахиад дээрээс нь таазан дээрээ зураг тавьчих юм бол энэ одоо 4D 5D бүр яг утгаараа боллоо. Яг Universal дээр юм үзэж байгаа юм шиг гоё болох юм байлээ. За тэгэхээр киногоо үзээд дууссан. Spider-Man надад маш их таалагдсан. Маш гоё кино болсон байлээ. Та нарыгаа бас үзээрэй гэж хэлмээрээ маш өөр өнцгөр бас маш гоё хийсэн байлээ. Ер нь ингээд нэг кино үзэж байхад ингэндээ нэг таагаад идэх шүү дээ. Ерөөсө таахгүй үзээ. Тэр нь надад айгүй голзор хурштай байсан. За тэгээ кино үзснийхаа дараа энэ цэнхэр ботон дээр дараад яаж ийн вэ гэхээр validation буюу паркинг мэн гарч иж байна. Энийг скандад одоо энэ кино чадвартай одоо машина өнгөө парклж байна гэсэн үг. Бусaan орох гал тэрийг нөгөө шинэ гарсан учраас энэ хуучныг нас гаргаж байгаа юм байлээ. За өнөөдөр зөвхөн одоо кинонууд $750 болт юм байлээ. Тэгээд би яг мдийг өнөөдрийг кино үзээд гүгээд очисон чи $750 байсан. Ерөнхийдөө 2 дахь өдөр болгон бас кино үзье гэж бодож байгаа. За миний үзсэн кино болохоор шинэ кино Spider-Man-ээс учраас би $13 төлж үзсэн. Маргааш юм уу нөгөөдөр Odyssey үзье гэж бодож байгаа. За тэгээд кино чадраас гарч ирээд үнсэн ажиллаа хийгээд жоохон зураг авууллаа. Ингээд зураг авах юм байна. Энэ чигийг зүгэж тийм үү? Одоо айгуу жоохон за энэ бол зураг авдаг газар байлээ. Тэгээ энд байгаа одоо зөндөө олон нүдний шил байгаа, өнгөрөө байгаа, чихмэл тоглоом байна лээ, обруш шиг байлээ. Тэгээд эдрийг зүгээд одоо таалагдсныгаа зүгээд тэгээд татгшоогоо орж зураг авалт юм байлээ. Би бараг бүх өнгийн шилнээс нь эхлээд би зүүж үтсэн байхгүй юу? Өнгөөс нь. Тэгээ надад энэ цэнхэр өнгө нь илүү гоё таалагдж байгаа юм шиг санагдсан. Нөгөө юу гэдэг лээ ийм шил авчлаа зөгч нүү надаа гэдэг шиг лээ. Миний би дуу юм яриад лээсэн чи дуу нь юусоо бичигдээгүй лээ. Тэгээд би ингээд дуу оруулж байна гэж. Өөе түрүүний шилнээс чи зүгээр принтернээс шүү дээ. Энэ цэнхэр шилээд энэ обрушнаас энэ үснээс энэ тоглоомнуудаас явж байгаа. Дээшлигээ орж зураг авах юм байна. За эндээс гараа явж байна. Тэгээ би юу ярьж байгаа вэ гэхээр энэ нөгөө солонгос таун ахгүй дотор хамгийн дээр кино чадвартай тэгээл солонгос хоолтой ингээл зураг авуулдаг марожингийн плейстэй маш олон одоо гоо сайхны үйлчлэгээ ч юм уу бүх юмнууд байдаг. Тэг хизээ ийм гоё монголчууд иймтэй болох болоо гэж ярьж байна. Хизээ нэгэн цагт болно да тийм ээ. За кино чадвар дээрээс орчин маш гоё ингэж харагдаж байна. Дараа бас яг юм нар мандахын алдаад ирж зураг авал бас юм гоё санагдлаа. За тэг өнөөдрийн блогтой минь хамт байсанд баярлалаа. Баяртай. Маргааш уулзъя. Төр баяртай.